авч төрдөг байж. Мэдээж хэрэг одоо байшингаа өргөдөх ч гэдэг юм уу, нэг гараж хашаа хорооч гэдэг юм уу, тийм ээ. Ажлын байр бий болгох ч гэдэг юм уу, ингээд барилгын материал бас хүнд хэрэг болно шүү дээ. Тэгээ энэ Мөнх Ампер Construction гэдэг одоо энэ лого нь байж юм л та. Энэ компани маань нөгөө Lego блок гэдэг нэг юм том блок зүйлүүд хийгээд байгаа шүү дээ. Тэрийг үйлдвэрлэж байна. Вакуум цонхнуудыг үйлдвэрлэж байна. За мөн одоо хөөсөн дулаалга, за сэндвич хавтангууд хаана болон дээврийн сэндвич хавтан хийж байна. За барилгын дотор гадар одоо будаг эмүүс, басаадны чулуун будаг гэдэг ерөөсөө л байшин байгууламж барих шаардлагатай бүхий л материалуудыг Монголдо одоо хямд чанартайгаар үйлдвэрлэхийг зорж байгаа юм хамт олон байгаамаа. Тэгээд энэхүү 10% хөнгөлтийн эрхийг танд болон замун байгуулгын хэрэгцээндээ хэрэгжиж болно. Танд болон танай хамт олонд бэлэг болгоё. За дээрэс нь энэ завшааныг ашиглаад гэдэг шиг одоо цэнхэр дэлгэцээр таныг үзэн суугаа. Энэ Дундговь аймгийн Баянжарлан сумын уугуул суугуул нутгийн зоноолондоо ах トゥ төрөг төрөсөлтөө. За Монгол орны өнцөг болон бүрт байгаа одоо таны сайхан найз нөхөд сайхан харваачд байдаг баг. За цэргийн албаа хаасан бол цэргийн сайхан онжоодтай. Ер нь таныг таньж мэддэг бүх сайхан хүмүүстэй энэ нэвтрүүлэг гарах өдрийн сайхан нийтлэгээ. Энэ одоо сайхан нутгийнхаа одоо бахархал болсон энэ гайхалтай зогсолбор газраас хүргээч. За одоо энэ нэвтрүүлэг сайхан нэвтрүүлэг, сумдаа сайхан нэвтрүүлсэн сайхан нэвтрүүлгийг хийж байгаа. Одоо адилхан нэг одоо чиглэлд ажилладаг солиорлыг ингээд дэмжиж ингээд явж байдаг ийм сайхан ажил үйлчлэг хийж байгаа. Одоо бүгдээ бас талархлаа. За тэгээ солиорлогийнх нь өөрийнх нь дуу хоорын одоо цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн мөрөө. За энэ компани ч гэсэн одоо бас энэ манай соёлын салбар дайлангуй энэ бүтээлч ажлыг сайхан дэмждэг ийм сайхан компани байна. За миний хувьд бол одоо бас энэ таны одоо саяын бэлгэлсэн 10% гэдэгт бол үнэхээр баярлж байна. Би одоо 25 жил одоо энэ жил 25 дахь жил одоо төрийн албанд ажиллаж байгаа мөртлөө одоо байшин суудсанд ороогүй ингээд одоо гэртэл амьдарч байгаа. Тэгээд энэ жил одоо сая нэг хундаа маань цутгаад шалаа цутгацсан ингээд бэлэн байж байгаа. Одоо тэгээд нэг палкан байшин ингээд эхлэх гээд одоо ингээд явж байгаа. Тэгээд өвөл бол одоо ямарсан шавар хөлдгөө эхлэх гэсэн юм бодолтой. Тэгээд энэ ийм сайхан одоо урамшил авсандаа их баярлалаа. Энэ компанидаа баярлалаа, дүүдээ баярлалаа. За тэгээд одоо нийт одоо Баянжарлан сумын одоо их тогшин овгийнхан боржигчуудтай болон нийт одоо монголчуудтай намайг таньдаг одоо ах дүүс, найз нөхөд. За одоо миний одоо хамгийн одоо том хобби одоо юу гэдэг шагаа харваа гэдэг одоо үндэсний уламж тарваагаар одоо 30 жил харуулж байгаа хүний бол намайг таньдаг мэддэг одоо бүх харваачдтай энэ өдрийн одоо сайхан мэндийг өргөн дэвшүүлье. За тэгээд урлагийн одоо янжин борхон манад өргөлж ивэж хултгаа. Одоо таны одоо энэ сайхан хийсэн нэвтрүүлэгч өндөр амжилтыг хүсэнгөрөө сумын орон нутгийн одоо хөгжил цэцгэлэлт болох хүтэхгүй байгаа зүйлийг ингэж гаргаж ирж байгаа. Тэгээ одоо тэрүүгээрээ намжуулаад маш олон хүмүүсийг бол одоо бас нүдийн нээж тэнд сайхан ийм мод тардаг сум байдаг юм байна. Энд сайхан ийм байшин барьдаг сумдууд байдаг юм байна. Энд сайхан хаалганы хавуудыг ингэсэн юм байна гэдэг энэ олон зүйлүүдийг гаргаж байгаа өөрийн нэвтрүүлгийг бол одоо би бас бүгдийг үздэггүй ч гэсэн ер нь бол зурагтаар гарч байгаа үед бол нэлээ үздэг. Дайлангуй одоо хинтийн сумдуудаар явж байсан нэвтрүүлгүүдээс нэлээ үзэж байсан. Тэгээд одоо өчигдөр бол бас таниад дуулдаг залуу хүмүүстэй гэдэг одоо ингэж хэлж байсан. Тэгээд ер нь бол цаашдын амжилт хүсье. Тэгээд бас их сайхан одоо нэвтрүүлэг хийж басаад нь өөрөө бол бас том хоббитэй хүн биш үү? Одоо Монгол улсынхаа 330 сумаар орсон Монгол улс тэд байдгийг тийм ээ. Бид нар одоо ажиллахаар одоо нутаг орны ёс заншил, байгалийн бүтэц, улс орныхоо энд байгаа эдийн засаг энэ юмуудыг судалж явах гэдэг бол хамгийн том одоо аяа сайхан ажил байна. Тэгээд одоо мөр нь удахгүй одоо тоглолтоо ихж байгаа танай хамтлагийн гишүүд одоо уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн мөрөө. За мэдтгээмээ сайхан айдууны хамтар хүрдэн штэ. Та одоо соёлын төвдөө олон жил тайзан дээр гар сайхан дуулсан баг. Өчигдөр бас танаа одоо шинэ баяр гэж одоо мундаг багш байна. Одоо болдог бол тэр хүнд одоо энэ гавьяа шагналын одоо тийм ээ бас өвчүүр их зүгээр юм болов уу гэж их бодогдсон. Одоо бүх ард түмний одоо урлагийн их наадмаас хамгийн анх удаа алтан медаль авч исэн. Үнэхээр одоо энэ хоолой нь гайхалтай сайхан дууралттай. Тэгээд хэдийгээр одоо 75 насыг зоогсон ч гэсэн тэр хоолойны цар хүрээ ямар гоё юм бэ. Би
өчигдөр бүр бишрээл сонсч илаа. Тэгээд олон сайхан шавьуудыг төрүүлсэн энэ одоо сайхан боржгон одоо өв соёлыг одоо тэн дэлгэрүүлэгч ийм мундаг ихчиг одоо тэр гавьяа шагналын одоо энэ яаман байдаг юм уу төр засаг нь анзаарч хараад одоо амьд сэрүүнд нь одоо энэ гавьяа шагналын өгчөөсөө л гэж би одоо бодож суусан. За тэгээ ах маань бас энэ хүний бас шавьлах, таныг бас сайхан дуулдаг, хөгжим тоглолдог одоо өөрөө одоо мэрэгжлийн сургуулаар нь яваагүй ч гэсэн өөрөө ингээд энэ сайхан нутгийнхаа өвлөнтэйгч ардын авиаснуудтайгаа дунд нь орж ажиллаад ингээд хөгжмийн одоо сайхан тий хөгжим тоглодог, дуулж хуурддаг гэж сонссон. Тэгэхээр нэг сайхан энэ болжгүй боржгон сайхан дуу байвал өөрөө сайхан байна. Нэг сайхан ардын уртын дуунаас сайхан нийслэгээ барьж та. За ингээд яг сая одоо хэлсэн өөрөө ч хэлсэн саналттай бол одоо сал нэг л байдаг. Одоо Монгол Улсын салин тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, одоо боржин уртын дууч, чойжомцын шинээр гэдэг хүмүүс одоо миний сая шинээрээс эхлэх үү? Сая тгий. Багшаас эхэлье. За тэгээд сая таны хэлсэн саналттай бол сал нэг байна. Ингээд одоо бас Монгол Улсын салин тэргүүний ажилтан нэрт одоо боржин уртын дууч шинээр гэдэг хүмүүс бол маш олон талын явьяастай. Бас л одоо баг залуугаас одоо бас л одтой адилхан мэрэгжлгүй ингэж явж байгаа бол ингээд нэг курс мөс төгсөөд ингээд өөрийнхөө явьяасаар ингээд маш олон өөрийгөө хөгжүүлээд бусад олон одоо шинээр төрүүлсэн ийм сайхан гавьяатай багш маань байгаа. Одоо тэгээд бид хүн бол одоо соёлын төв болон сумын удирдлагууд бол жил болгон л одоо энэ гавьяатын тодорхойлол ингээ явуулдаг. Гавьяат багш болох гээд явуулж байлаа. Гавьяат жүжигчин болох гээд явуулж байлаа. Одоо сүүлдээ болохгүй болгоот нь одоо юу нь амарх юм байна. Урлагийн гавьяаталтан гэдэг нь амарх юм байна гэдэг урлагийн гавьяаталтан ч одоо ингээ тодорхойлж явуулж жишээ нь ингээд маш олон удаа одоо ингээ үе үеийн дараамаар ингээ явуулаад одоо ингээ болдгоо байдаг. Гэхдээ хэзээ нэгэн өдөр одоо бол авах байлгүй ардтан бол гавьяатын бол өгцсөн байдгийг. Тэгээ энэ хүний одоо шав гэхээс илүү би бол одоо над бол уртын дуу бол одоо боржин уртын дуу бол зааж гэж хэлмэлээ хичээсэн байдаг. Тэгээ боржин уртын дуу бол одоо харамсалтай нь одоо уртын дууны би бол ерөнхийдөө ардын дуу, зохиолын дуу, за тэгээд эстрадын дуу ч юм уу бүх төрөл дээр бол өөрөө дуулж үзсэн. За уртын дуу гэдэг зүйлийг бол би дуулхан дуулдаг. Тэгэхдээ бол одоо уртын дууны дээр шуранхай гэдэг зүйл надад үнэндээ байдгүй. Би одоо энийг бол өөрөө үлээж багштайж ярьдаг. Өөрөө дуртайгаа сурмаар байсан хэрнээ ингээд яадаг. Тэгээ уртын дуу бол би төдийлөн одоо боржин уртын дуу бол өөрөө судлаа явж байгаа ч гэсэн бол суулсан дуу бол ганц хоёрхан байдаг. Ийм байдаг. За тийм учраас бол одоо өнөөдрийн сайхан уул уусандаа ирсэн. Би бол одоо Монгол хүнийг бол одоо хамгийн дөрөнд бол хэцгээ дээдлж яваасаа гэдэг энэ үндсийг бол би Монгол хүн дээдлж явал одоо ажил амьдрал нь үйсэн сайхан явах юм болов гэдэг учраас ээж аавын тухай дууг бол одоо энэ найр наадам тайзан дээр бол хөвчлэн дуулдаг. Тийм учраас одоо ингээд өнөөдөр нэвтрүүлэгтээ одоо оролцоод одоо Алтан ангаан уус гэдэг энэ сайхан ая дууг бол нэг удаа ингээд өргөё. За тэг. Алтан уусыг юугаа болгоод асаралолон сүмбэрэлүүлэн зүудлэж явна би ави минь заяа танутгэ болохоор амттайхан норондоо зүудэлдэг юм уу да ая хорхи алдраминузе гэж. За сайхан айдуу баярлаа. Үнэхээр бас та бас сайхан хоол бас өөрөө ондоо таа чи бас их даруухан голоодох юм. Их сайхан цээлхэн сайхан олдоотой хүн биш үү? Тий.
За боллоо. За баярлалаа. Яа бол ноцог дээр болно яа. Ахта нэг цайгаа хэлж. За. Ах минь жоохон чай суучихлаа. За яг болж шүү. За сайхан. Хөөргөө яасан. Тийшээ хараа шүү. Тийшээ харж яриа. За хөө миний өсмөс гайгүй байгаа. Энэ одоо гайгүй нөө. Би ч бас зургтай гарна шүү дээ. Тэгээ олон газар яг сүултээ шүү тэгэл хэцүүхэл болно шүү дээ. Юу ч болоо явчихдаг юм аа. За нэг аяга өрч оноо нэг гарч би. За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой Сумандаа сайхан амьдрийг нэвтрүүлгээ Дундговь аймгийн Баян Жаргалан сумаас бэлтгэр гэж байгаа. За Баян Жаргалан сумаасаа эн чин зүүн урагшаа чиглэлд байна уу да? Зүүн төвөөс. Зүүн тийш байна уу? Зүүн тийшээ за нэг 40 км. 40 км яваад л. Энэ Шилийн гол 1-р багийн одоо улсын авраг малчин Төмөрбаатар гэдэг сайхан ахтай уулзахаар ирлээ. Тийм юуны одоо цаг үеийн болсон одоо орд нийгмийн үед л улсын авраг болсон хүн шүү дээ. Ялгаагүй шүү дээ. Улсын авраг бол улсын авраг шүү дээ. Нийгмийн малын төлөө зүтгэж байгаа л. Тэгээ Төмөрбаатар ахаа. Таны аав ээж бас ямар хүмүүс байв? Та эцэгхээс хэдүүлээ байв? Энэ сайхан нутгийн усандаа л олон жил одоо амьдарч байгаа юм. Эмгэл өссөн хүнтэй яг унсан газар бол Говьсөнбөр аймгийн нутагт байдгийн тэнд нүүдлээ. Тийм ээ. Нүүд яваад тэнд гарсан хүн. Тийм. Тэгээ яг хөтэ тэнд нутаглж байгаад мал ахуй тогтохгүй энэ Баян Жаргалан сумдаа иргэж ирсэн билээ манай дээдүүд. Зөв. Тийм. Тэгээл одоо миний ухаан орохыг одоо энэ нутагт л өсчүн дийсэн дөө. Тийм. Танай энэ нутагчийг сайхан нутаг байна шүү дээ. Одоо энэ сайхан Сэрвэнгийн одоо булаг гэж энэ говь газар тэр болгон байдгүй сайхан хадан зохио хавцалтай юм байна. Тэ? Тийм ээ. Байгалыг зогц бүрдсэн газар байна. Тийм. Тэгээ энэ доошогоо бас сайхан эртний үлэг гөрүүлийн бас одоо олдвор их олддог газар байна. Тэгж байсан юм ер нь дээрүүд намайг багахад тэр үед чинь антин юм бол одоо тэнгэр дуурсан луу гэдэг байсан. Тэгээ лууны яс гэж ярьдаг байсан. Тийм. Ярьцгаад хөгсчүүл нурууны ил гарчаад байсан юм гэлээ. Тэр нь одоо үлэг гөрүүлийн яс байсан юм. Тэр үлэг гөрүүлийг тэгээ 60 хэд онд ухаад тэгээд аваад бүтнээр нь аваад явсан. Улсын төв музейд очиод нэг байж байхын би нэг багхан харсан юм аа. Тэр. Энд хоёр үлийг яс гарсан гэдэг юм аа. Бүтнээрээ тийм. Бүтнээрээ. Тэгэл одоо нөгөө өндөг болон тэгэл одоо янз бүрийн чулуутсан яснууд бол төрөл төрлөөрөө л гарсан байдаг. Тийм бид нар бол нутгийн улсууд бол одоо хуучны улсууд бол мэдэхгүй юм да одоо. Тийм ээ. Тийм өөрснийхөө ойлголтоор л тэгж яаж шүтэж илсэл болж дөө. Аав ээжээс хэдүүлээ вэ? Би аав ээжээс одоо хуучны хүмүүс ч их олон л хүүхдтэй байгаад байдаг байсан да. Тий. Тавуула байсан билээ. Би хамгийн бага нь тэгээ аав эцэг их минь нэг төрсөн ахыда одоо үрчлүүл тэднийх нь үр хөөхдөг хүн байсан. Тэгээ тэдний дөрвүүлж тэгээ тэр би та өргөгдсөн юм. Тий өргөгдсөн. Тий. Тэгээд нэг санам гүддэг айлд байж байгаа л эцэг их минь 50-60 70 онд л өнгөрсөн. Би тэгээ одоо нэгдлийн мал тэр үед чинь нэгдлийн малны юу гэдэг нэртэй нэгдэл байваа? Ардын жаргал нэгдэл гэж байсан. Баян Жаргалан сумын Ардын жаргал нэгдэл гэж. Нэгдлийн малны төлөө л одоо тэр нэгдэл зүтгэж байсан да хүнгүй бид нар. Та голцоо ямар мал одоо малддаг байв? Би багаасаа одоо хүний 15-6-аас хүний адууны
талдаг гэх юм одоо адууны талын малчнаар явж байсан. Адуучин байсан. Тийм. Тэгээд 18 хүрээ тэгээд зэрэгт явсан. За хаашаа зэргийн албанд мөрдөг. Өмнө говийн хязгаарт одоо тэр оюу толгой гашуун сухай 50 авдал байсан хүнтэй 3 жил хаасан. 3 жил хаасан. За тэгэл цэргийн албаа ачаал одоо ийш тийшээс нэг явсангүү дээ. Тэгэл нутагтаа л одоо Тий. маллаа сайхан. Тэгээ одоо нутагтаал ирсэн одоо нутаг хүн харьцан малнаа их төр өссөн нэгдлийн хүн цөөрсөн малчад их эд сурсан тийм л нутаг байсан. Тэгээ одоо нэг хүнд нөөгдөх нутгийн юу нэгдлийн мал их харьцангуй их олноор нөөгдөж маллагдаж байсан да. Бага мал ихэд 2000 хурж соёл зарим нь үхэр ихэд дээд тал нь 1000 гараа хүртэл тэгж соёлж дийлэхгүй одоо хүн өчөрөхгүй. Тэгэл баруун хойд чигээс л одоо хүн бүлтэй аймаг сумруул дарганаар машинтай явж малч олж ирэндээ олж ирдэг л байсан шүү дээ. Тэгээд тийш тий. Тийм байлаа гэж. Танаа энэ Баян Жаргалан сумын онцлог юу вэ? За мэдээж хэрэг одоо боржин одоо зон олон зонхилж амьдэрдэг ер голцоо тийм ээ. Тийм ээ. Тэгээд одоо боржин өв соёл гэдэг чи одоо бас өөрийн гэсэн сайхан онцлогуд байдаг бах. За тэгээд тухайн нэгдэл нийгмийн үед бас баруун хязгаараас ч гэсэн одоо хүмүүс ирээд зарим нэг нь бутсан л бах. За тэгээд зарим нэг нь бас энэ нутагтаа бүр ингэж сайхан сууршиж гэр бүл зохиож тийм ээ. Одоо өөр хүүхдүүд нь ч гэсэн энэ нутагтаа амьдэрдэг л бах та. Тий. Урангай аймаг их хүн олонтой ингэнэгээл тийшээ явж л малчид авчирдаг байсан. Урангаагаас хүмүүс ирдэг байж. Тэн сүүлдээ Төв аймгаас авчирчл байсан. Аймгийн хойд тал манай аймгийн хойд тал бас хүн олонтой ингээл одоо цаг юугаас ижил байсан. Тий. Тэгэл энд сууршаал нэгэн бүл болол байцгааж байна та. Тий. Сайхан амьдарцгааж байна ил суулсууд байна тий. За таныг одоо бас үхэр малддаг байсан гэж. Тэгсэн. Үхэр бас одоо маллахад энэ одоо нутаг орны өв сургамал цаг уурын нөхцөл байдал хэр зохимжтой. Одоо тэгэл бас их сайхан зохимжтой болоод одоо үхэр бас илбэг байсан баг л та. Тэгсэн. Тэгээд үхэр тэр үед бол энэ одоогд бол хадсангүй өв сүлцээр илүү сайхан байсан. Гарц сайтай. Гарц сайтай байсан. 60 хэд 70 онд чинь. Тэгээд мал энэ онцгой сайхан өссөн үхэр энэ төр бол ер нь их сайн өссөн байгаа. Тэгээд сүүлдээ цаг хацуудад одоо тооч их олон болсон. Тэгээ нутаг усандаа багтахгүй. Тэгэл салхины өрөө хандаал тэгэл өсөө аймаг юуны нутгаад явах болсон. Тэгэл айл бицээр бас сайтай газар хаадлаа. Тэгэл жил өнгөрөөсөн дөр ер нь. За тэгээд одоо энэ сайхан нутагтаа л олон жил ажиллаж амьдарч байна. Одоо эн чинь ер нь намарч байгаа газар байна. Тий. Өвөлжөө нурсаа бүр Дорноговь аймгийн энэ Далан Жаргалан сумын нутгаад очидгийг. Одоо яг тэ хүүхдүүд тэнд тэр сумын харьяат тийм улсууд байдаг. Тэрнийгээ бараадаа л зал нутаг ус малын дээр үеэс одоо мал тийшээ явж сурцсан болохоор тэрийгээ бараадаа л хоёр аймаг сум дамжаал насаараа хол явах нь дээ. Тэг явах уу? За гайгүй залгаа энэ чинь хоёр сумын заа газар одоо тэгэл энэ зүүрд чинь Дорноговын нутаг. Зөв. Тэгэл насаараа тэр хоёр аймаг сумын нутгаар яаж нутагт нь л болсон даа гэж. Тэгэл залуу насыг өнгөрөөлөө явах. Одоо таны хүүхдүүд хичнээн өөр хүүхд өсгөж хүмүүжүүлв. Хүүхдүүд бас хаана ажиллаж байна? За яг хүүхдүүд яг 5 охин 2 хүү байна.
Яг манайх шиг юм шүү дээ. Би бас 5 охин 2 Оо. энэ чинь адилхан юм байна. Энэ тентил явж байна. За яг ихэнх зайлвал манай хань анхны илгээлтийн эзэн байсан. За аль нутгаас ирж байна? Энд хонхорол хүнтэй. Тийм ирээл тэгээд яас ирснээс мөлөө тэгээд энд илгээлтээр ирээл малцсан байсан. Тэгээ ер нь цааш сургууль төгсөж ирээл тэгэл ер нь гайгүй ажил гайгүй байвал ер нь хөдөө аж ахуйн дээдэд явна гэж байсан. За юу хөдөө аж ахуйн дээд яах өнөө малаа дийлдгүү бод малаа тэгсээр байгаа л өнгөрс. За тэгэл тэр малын хойноос зүтгэсээр байгаа тэр маань бийгүй боллоо. За тэгээд жугаал ер нь яалаа за тэгээд бие ганахгүй зүтгэж байгаа. Тэгээд бас нэг арай юу залуутар наснда тэгэл хэлсэн да. За тэгээд одоо тэгээ яг хөдөөмөөс хүүхдүүд дандаа охтууд юм. За тэгээд эднэрийг муу ихийн яаж чадаагүй эднэрийг нэг юм залгуулах гэсэн гэж санаад тэгэл голдуул сургууль соёлдол явахын төлөө л зүтгэсэнтэй энэ зах зээлийн үеэс эхлээд нэгдлийн маллагч юу боллоо. За тэгээд малаа хөвчилж аваад хэдэн малаа өсгөөл тийм ээ. тэгж яг энэ олон охтууд ер нь тэгэл болжлууд бүгдийн ихтэй сургууль төгсгүүд. Тэгсэн яг уу дээд тал нь одоо дээд сургууль төгсөөд энд ажиллаж байгаа Солонгост очиж нэг докторийн зэрэг хамгаалаад одоо өдөртгөө ямар мундаг. Өдөртлөг академид багш байна. За. Дараагийнх нь тэр бас академид сургалтын албанд нэг ажилладаг 2 охин. За зөвөр 2 охин өдөр юм. Одоо энэ жиг Монголын энэ мундаг боловсон хүчингүүдийг бэлтгэдэг юм болсон хүмүүс болсон биз дээ. Тэгээд яхад одоо миний зүтгэсэн юм л тэр дээ. Одоо өсөө нийгэмд хийж байгаа юм аалга. Ерөөсөө нэг тэтгэврийг аваад суугаад байхаас миний нийгэмд одоо оруулж байгаа нэмэр алга байна шүү дээ. Одоо хүүхдээр нэг жаал нийгмийн төлөө хандлагатай хүн болох гэсэн гэж санаж байгаа юм. Тэ нэг 2 хүү яах вэ? Энэ дорногоот орсын нутгийн юугаар нэг нь малчин, нэг нь энэ дорногоо наад талыг хариуцсан нэг тусгай хамгаалтын газрын хариуцсан нэг тийм хүн байгаа юм. Тэ одоо байгаль хамгаалагч юм байна. Тий. Нэг хаа газар нэг тусгай хамгаалтай газар гээд байна. Тий. Тэрийг л хариуцдаг л тий дорноговын наад талыг л хариуцсан тийм хүн яадгийн. За тэгээ багцуул охтууд нэг нь охин энэ шивээ говьд газрын албаны дарга нартай байдгийн. За нэг